Багш Зохтоотрын хандмаад авшиг буян уршсан энэ нутагт амжилт өрөөл дуудаж ирсэн сумын бяцхан жаалуудад сонгодог урлагийн амтыг мэдрүүлсэн мэргэжлийн сургуулийн сургалтын миний хувилбарыг нутагшуулж чадсан сонор мялаач сэтгэл баясгасан сонирхон гойхон ертөнцийг бий болгосон өөрөөрөө та үлгэрлсэн үйлдэлээрээ та дагуулсан хөдөлмөрөөрөө та баялаг бүтээсэн хичээл зүтгэлээрээ та биднийг бүгдийг өргөжлүүлсэн чадвараа шав нартаа өглүүлж байгаа чансаа нь үргэлж дээшилж байгаа үргэлжид та бадарч байгаа үр дүн нь үргэлж харагдаж байгаа хайртай багш танд хаан хурмын шав наран баярлдаг шүү босго өндөр тайзан дээр бид нэрээ дуусгаж чадлаа хамтдаа хөгжмөөрөө хөглөгднөө багш таны авьяас нь ундарч байг амжилт нь үргэлжиж байг алдар нь өндөрт байг аз од үргэлж ивэж байг ажлаа ирж хийгээрээ багшаа алдараахын шавнар чинь хүлээж байгаа шүү. Гэвч харин сүүл 2025 оны дөрөвдүгээр конференцийн шүдийг болчихсон. За бидний амьдралын бид дараагийн дараагийн аялалтаа явж байгаа дараагийн карьераа үргэлжлүүлж байгаа гэж бас багшаа угаасаа хүлээн зөвшөөрөхөөс ингээд аргагүй болчихсон. Тэгээд бид нар бас өндөр багшлаа хүндэтгэл үзүүлсэн. Одоо бас аавуудаа үйлжээ. Манай аавууд санаачлаар багшлаа зориулаад айдууны мишгээр төвшөөний гэж ярьсан юм аа. Ингээд багшлаа төрчин нотыг тэрийг үлдээ. Үзэгвэрсэн камедороо түгийн сансан хугацааны уртад мэдээж ажил дээр тэр ангил дээр тэр амаргүй даваа амаргүй таггүй зөндөө байсан. Энэ бүхнийг энэ олон сайхан хүмүүсийнхаа тус дэмжлэгээр сэтгэлээр үргэлж ингээд багшаа миний ханаа, миний дүү, миний охин гэд ингээд найзаа гэдэг үргэлж дэмжижсэн та бүхнийхээ хүчээр өнөөдрийн хүртэл ингэж ажиллаж, амьдарч, урамтай, дэвтэй, ирч хүчтэй, зоригтой явж ирсэн юм шүү. Тийм учраас чин сэтгэлээсээ баярлалаа. За бүгдээрэнд энэ орон мэндийг хүргэе. Миний охины хүндэлж, дээдэлж, түшиж, тулж явдаг та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа шүү. Миний охин ганц биеэрээ тэгэл хань ажилттай болоод олон сайхан шагналтай болоод тэднийг аав ээжийн оронд аав ээж болж явж исэн шагналын эцэгт би их баярлж явдаг шүү. Та нарын хүчээр хөдөө явж штэ миний охин. Тэгээд үнэхээр танай охин энэ нутагт үрийг затсан бас тийм ургаж байгаа шүү гэх дахин хэлээ. Бараг 60-70 оны сурагчийн парт ширээг оруулаад ганцхан хөгжимтэйгээр үйл ажиллагааг эхэлжсэн бол өдөрт хүний өмнө хэлэх хүүхдээ хийсэн ажилтай 10 жилийн үр шимийг бүтээж сууж байгаа үнэхээр талархж байна. Би энэхүү тайзан дээрээс хэд хэдэн хүн бас талархал илэрхийлмээр байна. Хамгийн түрүүнд хандмаа багш нам бол бүх сурагчид
олдчдын өмнөөс энэ одоо дамжиж гарсан 100 гаруй сурагчид магадгүй энд зарим төгсөө өвчсөн оюутан болсон байгаа. Тэдгээрийн гэр бүлийн өмнөөс шин сэтгэл зүрхний халуун талархал илэрхийлнэ. Тэгээ хүнийг магтахад бол сайхан үг харамгүй байдаг. Би хандмаа шиг бол маш олон талаар магтдаг. Залуучуудад үлгэж чичээ болгож ярьдаг. Үнэхээр энэ жижигхэн биений хаанаас нь ундардаг юм эрч хүч, хариуцлагатай, зарчимж байдал, дайчин ийм сайхан чанар энэ эмэгтэйгээс гарч ийна гэж бахархдаг. Төрийн албанд ийм хариуцлагатай ёс зүйтэй олон сайхан залуучууд хүч төрж орж ирээсэй гэж бас хүлээдэг. Тэгэхээр одоо таны сүч хүмүүжүүлсэн энэ сайхан охин хар орон нутагт нэр төрдөөгөр ажиллаж чадсан, ажиллаж байгаа олон хүмүүсийн зүрхэн төрсэн юм бахархал болсон шүү. Тэгээ үнэхээр тоорын шиг халууцлагаагүй тоорд бас халуун төлөв хийх гэж баярлалаа. Хамгийн наавын болгоомжтой бүгд мэдж байгаа. Саяхан төрсөн. Хоёр сартаа хүүхэд бидэд яах вэ? Одоо баг адхаарынхаа охины имижийг одоо амжилт чадахгүй дөрвөн өнөр өдөрн алдар тээжийн болцол хандсан. Тэгээд 2 сартаа ялх хүүхдийн хажуугаар энэ их ажлыг амжуулдаг. Энэ ажлыг амжуулахад одоо Эрдэнэ очир хадам Эрдэнэ очир танд бас үнэн талархал илэрхийлмээр байна. Тэгээ миний мэдхийн 4 хүүхдийн өсгөлдөж байгаа багшийг ажилтайч ажилгүй юм шиг явах бүх боломжоор ханддаг. Танд бас хамгийн сайн сайхныг хүсэж байна. За дараагийн талхад итгэж болсууд маань одоо бас одоо бид нар 10 жил багштай явж байна. Ингээ явж байхад одоо сүүлийн жилүүдэд Монголын олон мянган хүүхдүүдийг сонгодог урлаг гэдгийг таниулж өгч байгаа, хөгжөөнд дэмжиж байгаа, авиасыг нь илрүүлж байгаа, бүх талаар дэмжиж байгаа Монголын одоо төгөлдөр хур сонирхчдын үндэсний холбоо Батэрдэн огш мөвчийн огш энэ урлагт одоо салбарт одоо бүх сэтгэл зүрхэнд зориулсан Сарамжийн огш та миний аав суулгаад бид нар нэг бүтэц усны баярлалын улсууд байна. Тэгээ өнөөдөр бас энэ тоглолтын маань төлөвлөгээ багшийн маань төлөвлөгээ тодорхойлж ирсэн уран багштай бас сонь тусгал илэрхийлье. Тэгээ дээрээс нь энэ хүүхдүүд маань агаад бас 10 жил тууштай байсан, хариуцлагатай байсан, тэрнийхээ үр шимийг хүрсэн хайртай хүндээ бас талхаж илэрхийлье. Тэгээ багшийн маань хичээл үзүүлэх одоо зүгтүүлэхгүйгээр үргэлж хичээлдээ шамдаа суралцж яадаг сурлаг урлагийн хажуугаар энэ их одоо сонгодог урлагт хичээлээ жилээс жил чадварыг сайжраад аймаг, бүс, улс цаашлаад олон улсын давцанд нэрэн гаргаж байгаа эцэг эхийн алдрыг овогтой хамт дуудуулж явж байгаа орон нутаг харанчуудынхаа бас давхар дуусгаж байгаа хүүхдүүдийн бас халуун талархал илэрхийлье. Миний хүүхдүүд мундаг шүү. Ингээд манай хаан хорон сургуулийн төв маань өнөөдөр 100 гаруй шалгалтай гэж хэлсэн. Өнөөдөр яг үндсэн 3 жил, 4 жилээс дээш хугацаанд явж байгаа олон сурагчид байдаг. Эдгээр төлөөллүүдийн маань эцэг эхчүүдээс тайзнан гарч ирсэн байна. Ихэнхдээ манай ээжүүд маань гарч ирсэн цэцэгтэй сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Ингээд хүүхдүүдтэй хүндэтгэл үзүүлж байна.